өгсөн үг нь Рут номны 4-р бүлгийн 1-8 дугаар Библи байгаа. Рут 4:1-8-ыг бүгд хамтдаа ээжлээд уншия. За би нэгийг уншия. Боаз үүдэн хаалган дээр очиж суухад харагтун Боазын өгүүлсэн мөнөөх өв золигч болох ойрын хамаат нь өнгөрч явв. Тэр түнд хүй анд минь ирээд энд суу гэвэ. Тэр ирж суулаа. Тэгэхэд тэр хамгийн ойрын хамаатанд хандан Моабын нутгаас буцаж ирсэн Наомийн бидний ах トゥ болох Элимелехийн хэсэг талбайг хэн нэгэнд маань худалдах ёстой. За харагдаж байна уу? За чангаар эхнээс нь 4 3 бая. Тэгтэл Боаз чи Наомигийн гараас тариалангийн талбайг золин худалдаж авах тэр өдөртөө мөн талигаа чи нэрийг түүний газрын өвд дуудагдан үлдээлэхийн тулд талигаа чи бэлэвсэн ихнэр Моаб эмэгтэй Рутыг бас авах ёстой гэвэ. Израильд өв золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа урдийн цагт нэгэн шахаагаа тайлж нөгөөдөө өгдөг заншилтай байваа. Энэ бол Израильд өвийг баталгаатай болгох арга нь байжээ. Тэгээд өвийг золигч нь Боазад чи өөртөө өөнийг золин авахтун гэж өгүүлээд шахаагаа тайлав. Амен. За өнөөдрийн үгийн сэдэв бол хүлээгээгүй үр дүнгээс үүсэх зөрчил буюу айрони. Бүгд дагаад хэлээ та. Хүлээгээгүй үр дүнгээс үүсэх зөрчил буюу айрони. За бид Рут номыг үзэж байгаа. Рут ном болвол шүүгчдийн цаг үед амьдарч байсан нэгэн айл гэрийн амьдралыг товойлгож харуулсан Библийн маш онцгой бөгөөд маш гайхалтай асар олон зүйлийг өгүүлдэг ийм ном байгаа. Тэгээ бид өнөөдөр 4-р бүлгийн эхний хэсгийг үзнэ. Дараагийн удаа сүүлийн хэсгийг бид үзэх болно. За энэ хэсгийг харах юм бол Боаз өвийг золин авах хэргийг шийдэхээр хотын дааман хаалга руу явсан байгаа. Яагаад гэвэл хотын дааман хаалган дээр өдөр бүр хотын ахмадууд цуглан хотын доторх хэргийг ярилцдаг байсан. Тийм учраас хотын дааман хаалга гэдэг нь одоогоор болвол засаг захиргааны барилгатай адилхан үүрэгтэй газар гэж ойлгож болно. Тийм учраас Боаз хотын дааман хаалга руу явж байтал ашгүй гэж байгаа юм шиг өнөөх ойрын хамаатан нь таарлцсан. Боаз түүнийг хараад хүй анд минь нааша энд суу гэж дуудсан байгаа. Гэхдээ хүй анд минь гэж дуудсан Боазын энэ үгийг яг еврей эхээс нь харуул хүй хэнэ гэж байгаатай адилхан буюу яг тоочны ярил хэн нэгэн гэж дуудаж байгаатай адилхан утгатай үг байдаг. Боаз яагаад тэгж дуудсан юм бол? Тэр хүний нэрийг мэдэхгүй байсан юм болов уу? Яг үнэндээ Боаз ч гэсэн тэр хүнтэй хамаатан болохоор нэрийг нь мэдэхгүй байх учиргүй дээ. Хинч хамаатнаа хүй анд минь хүй хэнэ гэж дууддаггүй шүү дээ. Тэгвэл Боаз яагаад түүнийг хүй хэнэ гэж дуудваа? Судлаачид үзэхдээ асуудал Боазад байгаа бишээ. Харин Рут номын зохиолч санаатаагаар ингэж бичсэн гэж үздэг. Хүй хэнэ гэдэг энэ үг нь Боазын дуудсан үг биш. Харин хожмын үеийнхэнд Рут номыг ярьж байгаа зохиолч энэ үгийг энэ нэрийг өөрчлөн хүй андаа хүй хэнэ болгон өөрчилсөн байгаа.
Бооз мэдээж тэр хүний нэрийг мэдсэн. Бас тэр өглөө нэрээр нь ч дуудсан байх. Гэвч тэрээр өвийг золин авах үүргээ биелүүлээгүй тул хожим түүхийн бодит үннийг яг байгаа чигээр нь дараа үеийнхэндээ ярьж байгаа энэхүү Рут номын зохиолч тэр хэн нэгний нэр хүндийг магадгүй түүний хойч үеийнхний нэр хүндийг нь бодоод түүний нэрийг дурддалгүйгээр зүгээр хүй хэн нэгэн гэдэг үгээр орлуулсан байхаа гэж үздэг байна. Хэрвээ түүний нэрийг ил тодор бичсэн бол тэр хүн төдийгүй түүнийг нас барсны дараа түүнийг бүр мэдэхгүй үеийнхэн нь үргэлжлүүлэн Бэтлехемд амьдарсан ч тэднэрт асар том ичгүүр үлдэх байсан. Асар том ичгүүрийг тээх байсан. Тийм учраас судлаач хэрэгээр энэ нэрний оронд хүй андаа, хүй хинэ гэдэг үгийг оруулсан гэж Рут номыг судалдаг эрдэмтэд үздэг байна. Яг энд л Рут номны сэтгэл татам гайхалтай чанар байгаа. Хүй хинэ гэдэг үгийг хэн хэлсэн бэ гэдгээс Рут номыг ойлгоход зайлшгүй шаардлагатай чухал зүйл гарч ирдэг. Энэ чухал зүйл нь юу вэ гэвэл Рут номон дотор 2 цаг үе зэрэгцэн явж байгаа гэдэг энэ санаа юм аа. Ямар 2 цаг үе вэ? Рут Бооз хоёрын амьдарч байгаа яг тухайн бодит цаг үе. Түүнээс гадна Рут Бооз хоёр нас барсан тэр хоёр байхгүй байгаа ч тухайн зохиолчийн өгүүлж байгаа, зохиолчийн өгүүлснийг уншиж байгаа цаг үе. Ийм 2 цаг үе явж байна. Тэгэхээр энэ санаа угаасаа Библиэд байдаг санаа. Яагад гэвэл Библийн иш үзүүлгийн номууд Исая, Иремья, Изекиэл, Даниэл энэ их иш үзүүлэг мөн түнчлэн бага иш үзүүлгийн номууд ч ялгаагүй 2 цаг үеийн талаар ярьдаг. Иш үзүүлэгчийн амьдарч байгаа түүхэн бодит цагаас гадна алс хоолойн ирээдүй цагийн талаар өгүүлсэн байдаг. Түүхэн цаг үеийн төгсгөлөөс гадна алс хоолойн ирээдүй буюу ертөнцийн төгсгөлийн талаар өгүүлсэн 2 давхар цагийн талаар өгүүлсэн номууд Библиэлд байдаг болохоор Рут номонд ч яг ийм чанар байна гэдгийг судлаачид хүй хинэ гэж өөрчлөгдсөн энэхүү дуудлагын үгнээс гаргаж хардаг байна. Зөхиж гаргаж ирдэг байна. Тийм учраас бид Рут номд энэ цаг үеийн ялгааг ойлгож уншвал Рут ном нь биднэрт асар гайхалтай амьдралын нууцыг өгүүлж байгаамаа. Бүгд хамтдаа энэ нууцыг хамтдаа харцгаая. Зохиолч өвийг золин авахаас татгалцсан хүний нэр хүндийг бодож түүний жинхэнэ нэрийг дурдаагүй цаад шалтгаан нь өвийг золин авахаас татгалцах нь Израильд асар том ичхүүр юмаа гэдгийг хэлж өгч байгаа. Бид нар Дэд туул номны 25 дугаар бүлэг дээрээс өнгөрсөн эзнүүдээр уншиж байсан. Өнөөдөр би та нарт эндээс давтаад дахиад дуудаж өгье. Дэд туул 25-ын 7-оос 10 дугаар ишлэгийг харах юм бол ингэсэн байгаа. Харин хүн ах トゥ угийнхаа эхнэрийг авах хүсэлгүй байвал ах トゥ угийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж миний нөхрийн ах トゥ Израилийн дунд ах トゥ угийнхаа нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах トゥ угийн үргийг гүйцэтгэхгүй байна гэж хэлнэ. Хотын ахмадууд түүнийг дуудан авчирч ярилцахад тэрээр би түүнийг авах дургүй гэж шийдвэртэй хэлбэл ах トゥ угийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн рүү хурч очоод шахааг нь хөлөөсөн мултал нь авч нүүрлүн нулимн хариу болгож ахынхаа гэрээг босгодоггүй хүнийг ингвэл таарна гэж хэлнэ. Тэгээд Израилийн дунд түүнийг шахаага мултлуулсан хүний гэрбүл гэж хочлох болно. Тэгэхээр энэ нь Дэд туул номоор хуульчилж өгсөн бөгөөд энэ нь асар том ичхүүрийг үеэс үедээ тээх ийм үйл явдал юм аа. Нүүрлуга нулимуулах гэдэг нь амархан зүйл үү? Тийм ээ? Тэр тусмаа ахмадуудын нүдэн дээр нүүрлүчин нулимнаа. Тэгээ чамайг доромжилно. Энэ хөнгөн хэрэгүү дандаа тохиолддог явдал уу? Үгүй шүү дээ. Амьдрал ганц нэг удаа тохиолдсон чинь хизээж мартагдахгүй шарах, хизээж мартагдахгүй уур, хорсол бухимдлыг төрүүлэх ийм үйл явдал байгаа. Гэтэл
хэн нэгэн хүн тийм ээ олон нийтийн өмнө нүүрлэн нулимсан ч эсэргүүцэхгүй байгаа бол тэгж яхта таарсан нэгэн гэдгийг баталж байгаа бөгөөд энэ үйл явдал нь түүний нэр хүндийг асар ихээр унгаах том ичгүүр болдог байна. За тэгэхээр өвийг золин авна гэдэг энэ ойлголт нь Израилийн хувьд бол аймаар ичмээр хэрэг гэсэн үг. Манай Монголд бас ийм зан заншил байдаг. Ахыхаа, дүүгийнхаа гэр бүлийг харж хандах, тийм ээ? Талигачийн гэр бүлд ээлдэг найрсаг хандах болж өгвөл тусал дэмжих гэдэг нийгмийн бичгтэйгүү хууль байдаг. Гэтэ энийг хийхгүй байлаа гэд асар том ичгүүрийн хэмжээнд үеэс үедээ яригдах зүйл мөн үү биш үү гэвэл тийм ч ноцтой биш. Тийм ч тод биш. Өөрөө ч гэсэн амьдрч ядж байгаа юм чинь аргагүй дээ гэд өнгөрөөх тохиолдол байдаг гэсэн үг. Гэтэл Израильд өөрөө амьдрч ядчихсэн ч заавалчгүй өвийг золин авна. Тэр гэр бүлийн төлөө хариуцлага хүлээх ёстой. Ингэхгүй байгаа хүнийг хэдэн үеэр нь ичгүүр гэж ойлгодог байна. Тийм учраас Рут номын зохиолч тэр хүний нэрийг санаатаагаар бичээгүй. Яагаад гэвэл тэр нэрийг одоо ч гэсэн бичих нь зохиолчд хүртэл ичгүүртэй байсан. Тийм учраас зохиолч тэр нэрийг арилгаад хүй андаа буюу хүй хэнэ буюу хэн нэгэн нууц ноёнтон мэт тэр нэрийг бичээгөө халахлсан байгаамаа. За тэгвэл яагаад энэ хэн нэгэн ийм байдалд орвоо? Яагаад энэ хэн нэгэн өвийг авахаас татгалцсан юм болоо? Бидний унсан тийм ээ? Рут 4:6 дээр хэлсэн. Бүгдээ 4:6-ыг дахиад харъя да. 4:6 гаргаад өгнө үү? Хамгийн нойрын хамаатан өвийг золигч. Тийм бол би өөртөө өвийг нь золин авч үнэндээ чадахгүй. Чадлаа гэхэд би өөрийнхөө өвийг сүрүүлэхэд хүрнэ. Харин чи түүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би түүнийг золин авч үнэхээр чадахгүй гэв. Энэ хүний яриаг сонсохоор бас аргагүй ч юм шиг. Учир нь Рут Наоми хоёрыг аваад тэдний талбайны үнийг өгөөд тэр хоёрыг тэжээнэ гэвэл өөрийн гэр бүл нь амьдрч чадахгүй хүрнэ. Өөрийн гэрийнх нь хоосон оноход хүрнэ гэж байгаатай адилхан. Аргагүй штэ хөрх яаж авах вэ гэж бид нар бодож байгаа бол Израиль, Библи, Бурхан тэгж бодохгүй байгаа. Бурхан үүнийг ичгүүр, гутам шиг гэж үзэж байгаамаа. Яг энэ үед үнэндээ тэр хэн нэгэн тийм ээ өнөөдрийн хохирлоос ирээдүйн асар том ёроолыг алдж байгаа гэдгээ мэдсэн болов. Рут номны түүхийг дуустал нь мэдж байгаа бидний хувьд Боаз Руттай гэрэлснээр ямар гайхалтай хувь тавилангийн эзэн болсныг мэдж байгаа. Гэтэл тэр хэн нэг нь өнөөдөр өөрийнхөө гэрээг аврахын тулд тэр хувь тавилангаас татгалзаж байгаа. Үнэн дээр энэ хэн нэгэн гой энэ өвөөс татгалзахдаа цаана нь Рутаар дамжиж ирэх асар том ёроолоос татгалзаж тэр боломжийг тэр нэр хүндийг алдаж байгаа гэдгээ мэдсэн болов. Энэ нь үнэндээ Рут шиг зохист сайн эмэгтэйг эхнэрээ болгож авах ёроолоос тийм ээ ёроолыг боломжийг алдаж байгаа хэрэг юм. Зохист сайн эмэгтэй буюу Чауэл эмэгтэй ямар болох талаар сургаалт төгс ном олонтаа өгүүлснийг өнгөрсөн эзнөөдрийн номлоор бид нэр харсан байгаа. Зохистой сайн эмэгтэй бол нөхрийн титэм. Тийм ээ? Бас сувднаас ч үнэтэй. Бас нөхрийг хаан болгох тийм ээ хатан заяатай эмэгтэй байдгаа гэж сургаалт төгс ном хэлж байгаа бөгөөд өнгөрсөн эзнөөдрийн номлын гол санаа юу вэ? Бид Христийн хувьд яг тийм сүйт бүсгүй байх ёстой юм аа. Бид Христийн хувьд яг тийм зохист чуулган байх ёстой юм аа гэдэг ийм санаа байсан. Гэтэл тэр хэн нэгэн яг ийм зохист чуулган байхаас татгалцсан гэсэн санаа энд явж байгаамаа. Бид яг энэ нюансыг нь ойлгох юм бол бидний амьдралд хэрэгтэй маш гайхалтай мэрэгүү ухааныг Рут номноос олж авах боломжтой юм аа. Тэрээр татгалцсан шалтгаан нь би өөрийнхөө өвийг сүрүүлэхэд хүрнэ гэж хэлж байгаа нь түүнд өөрийн гэсэн тооцоо байсан, өөрийн гэсэн дүгнэлт байсан. Тэгээд түүнийгээ тэр зөв гэж баттай ботцсон байсан. Тэр өнөөгийн ашиг
алдагдлын тооцоонд хэтэрхий анхаарсан учраас ирээдүйн ашиг ба ирээдүйн өв ёроолыг тооцох хараагүй болсон байсан. Үнэн дээр яг одоо алдагдал мэт харагдаж байгаа ч ирээдүйд том ёроол байж болох юм а гэж бодож сэтгэж харж чадах ухаан дутсан байгаа. Яг энд л үнэн дээр дуулууртай байдлын ялгаа гардаг. Бурханд алсын хараанда тийм ээ үгэнд дуулууртай байна уугүй юу? Зориулалт золиосон дуулууртай байна уугүй юу гэдэг ялгаа одоо нэг харагдахгүй байж болно. Өнөөдөр анзаарахгүй байж болно. Гэхдээ хугацааны дараа энэ ялгаа нь улам бүр том болдог. Улам бүр их болдог бахнэ. Бүгд хамтдаа дуулууртай байдлын ялгаа гэд хэлэхгүй юу? Амен. Бити мартаараа дахиад хэлье 3 дуулууртай байдлын ялгаа. Миний амьдралд ийм ялгаа, ийм заг бүү гараасаа хэмээн залбирдаг хамтын туйчуд байгаасаа гэж юрэж байна. Амен. За тэгвэл Боаз энэ хэн нэгэн гоотой харьцуулахад ямар байваа? Боаз гэдэг үгийн утгыг бид нар тийм ээ одоо Рут номны 2 дугаар бүлгийн тухай үзэхдээ үтсэн байгаа. За манай өгтөгч нар очиж туслаад өгөөрэй. За Боаз гэдэг үгийн утга нь юу вэ? Санаж байгаа хүн байна уу? Хүч чадал, хүчрхэг нэгэн буюу түүний дотор хүч бий гэдэг утгатай нэр байгаа. Боаз нь Бэтлехемд нэр хүндтэй нөлөө бүхий баян эрхэм байсан гэж Рут 2 дугаар бүлэг дээр хэлж байгаа. Гэхдээ үнэндээ бид Рут номны зохиолчийн зан чанарыг аваад үзвэл Боазыг нэр хүндтэй баян нэгэн гэж хэлэх болсон шалтгаан нь яг үнэндээ Рутаас болсон юм биш үү? Гэхдээ яах вэ? Зохиолч нь 2 дугаар бүлэг дээр бичээл биз. Энэ зохиолч бол тэгж өлхөн чадах хүн байгаа байхгүй? Тэр нэрийг дартсан байгааг ботход. Үнэндээ 4:11 дээр Рутыг Чавел буюу зохис тэмэгтэй байсан гэж хэлсэн. Сургаал төгс ном зохис тэмэгтэй нөхрийгээ хаан болгож чадах нэгэн байдаг гэж хэлсэн бол Рут Боазтай гэрэлсээр Боазыг Бэтлехем нөлөө бүхий баян нэгэн болгож чадахгүй гэж юу? Бид ингэж бодох юм бол үнэхээр Боаз нь Рутыг эхнэрээ болгож авснараа асар том нэр хүнд эд баялаг ёроолийн эзэн болсон юм а гэж ойлгоход буруудахгүй маа. Хэн нэгэн гой Рутийн өвийг золин авсан бол Боазын оронд нөлөө бүхий нэгэн болох байсан. Чавелтэй нэгэн болох байсан. Гэвч тэр татгалцсан болохоор оронд нь Боаз орсон. Яг үүнийг юу гэж нэрлэдэг гэж? Үүнийг хувь заяаны тоглоом буюу ironic байдал гэж нэрлэдэг байна. Irony гэдэг нэг англи үг байдаг. Энэ үгийн монгол утга нь хүлээгдээгүй үр дүнгээс үүссэн зөрчил. Өөрөөр хэлэх юм бол би энэ байдал донд ийм үр дүн хүлээгээгүй байтал миний бодсноос огтоор үр дүн гараад энэ үр дүнгээс болоод эргээд би зөрчилд орохыг ironic байдал гэж байгаа. За тэгвэл эндээс бид юуг ойлгох юм бэ? Бид нар эндээс дуулууртай байдал гэдэг ойлголтыг дахин нэг удаа харах хэрэгтэй болж байгаа. Дуулууртай байдал гэж яг юу юм болоо? Одоо алдагдал юм шиг харагдаж байгаа ч дуулууртай байвал хожим нь асар том ашиг тус болох зүйлийг дуулууртай байдал гэж байгаа. Одоо нэгийг алдах нь надад маш том санагдаж байгаа ч дуулууртай байвал энэ нэгийг алдсны хариуд хожим надад 10 эргэж ирэх ийм одоо шийдвэрийг, ийм үйлдэлийг дуулууртай байдал гэж байгаа. Одоо нэгийг алдах нь том хохирол гэж бодоод дуулууртай байдлаа орхих юм бол бид хожимын ирээдүйд ирэх 10-ын ашгийг алдаж байгаа хэрэг юм. Харин одоо нэгийг алдсан ч хамаагүй, нэгийн хэмжээний хохирол амссан ч хамаагүй дуулууртай л байна гэдэг шийдвэр гаргах юм бол хожим тэр нэг нь 9 дахин үржиж ирнэ. Энэ бол дуулууртай байдал. Энэ бол дуулууртай байдлын тооцоо. Амен уу? Амен уу? Хайр тахтунаар минь ээ. Бид амьдралдаа олон тооцоо хийдэг. Гэтэ бид үнэхээр Бурхны өмнө чавел баяа, зохистой итгэгч, зохистой чуулган баяа гэвэл дуулууртай байдлын тооцоог
хийж чаддаг байгаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Амен уу. Бид нар кино юм уу дараам дээрээс яг ийм айроник байдлыг хардаг. Гол дүрийн баатар тэнд очих юм бол аюултай гэдгийг мэдэхгүйгээр яваад очичдаг. Харин үзэгчид бид нар бол мэдж байгаа. Үйл явдлыг эхнээс нь үтсэн. Тийм учраас бид нар түүнийг битгий очоосоо яана болохгүй шүү дээ. Яана гэж догдлож үздэг. Ингээд сэтгэл догдлуулж байгаа техникийг айроник техник гэж байгаа. Тийм учраас бид нар дараагийн ангийг тэсийн ядаг хүлээдэг. Юу болох вэ? Нөгөөдөг чи яваад оцсоо одоо баларцсан гэдэг яг үндэ нэг сүртэй балардггүй те хэрэгэрдэг гэж байгаа. Энэ бол кино дараамны онцлог байгаа. Тэгээ бид нар тийм ээ өнөөдөр Рут ном яг л тийм байдлаар биднэрт одоо хурц ирж байгаа. Тэр хин нэгэн ноён яг одоо нүднийхөө өн байгаа алдагдлыг тооцоолоод яг үнэндээ Руттай гэрлэх юм бол ирээдүйд агуу Давидын өвөг эцэг болно. Есүсийн ургийн бичид бичигдэн. Тэгээ зогсохгүй Бэтлехемд үе үедээ нөлөөт баян нэгэн болон гэдгээ мэдэхгүй байгаа. Тэр боломжийг үл тоож байгаа. Тийм учраас хэрвээ бид нар байдаг бол Рут ном руу гүйж ороод ингэмээр байна. Зүгээр хинээгээ хэлчихээ. Өө тэнгээ мангараа. Зүгээр дуулууртай байл та. Чаавас гэжтэй. Одоо чиний татгалзаж байгаа энэ зүйл хожмын ямар том ёроолгыг мэдэхгүй байна уу? Нүдэ айнаал заа гэж. Мангара бүтэхгүй. Одоо яана. Хэрвээ та хэн нэгний оронд байсан бол бид нар яах байсан болоо? Бидний амьдралыг үзэгчийн судлаас хараа сууж байгаа тэр нэгэн өвөгцөн алсын хараанда дуулууртай байвал хожим хичнээн ёроол эрхийг мэддэг, хичнээн том алдар хүндийн үр болохыг мэддэг тэр нэгэн магадгүй өнөөдөр биднийг хараад түрүүний миний хэлсэн шиг ширээгээ цохин өндөлж байгаа ч юм билүү хэмэдлээ. Магадгүй бидрийг хөөй хийчгээ, явчихаа, амин ингээ хэлчихээ, зориулчихаа, зүгээрээ одоо алдсан ч ийм том ёроол байна. Энийг авалтаа чааваас яайда чамаг гэж ширээгээ зөвхөн өндөлж байгаа эзэн бурхныг та мэдрээсэй гэж хүсэж байна. Амен. Тэгвэл бидний амьдрал ямар айроник байдалд орсон байх болоо? Итгэлийн амьдрал гэдэг тэр чигтээ яг юм айроны байдлаар дүүрэн байдаг бөгөөд яг юм айроник байдлын үргэлжлэл гэж одоо хэлэхэд буруудахгүй юм. Энэ тийм ээ хүлээгдээгүй үр дүн тэндээс үүсэж байгаа зөрчил бидний амьдралыг уйтгар гунигтай хувь заяа болгон дуусгаж магадгүй. Эсвэргээр аз жаргалтай ёроолтой хувь заяа болгон дуусгачих магадгүй. Үүний торгон одоо агшин үүнийг шийдэх тэр торгон нюанс нь та бидний дуулууртай байдал юм. Эцсийн шийдвэр бидэнд байж чаддаг юм аа. Бурхны бидэнд өгөхийг хүссэн ёроол бараг л бүгдээрээ яг юм айроник байдлаар ирдэг. Хүлээ аваад дуулууртай байсан нэг нь хугацаа өнгөрсний дараа аз жаргалтай ёроолтой хувь заяаны тоглоомыг амсдаг бол үл тоож дуулуургүй байсан нэг нь хугацаа өнгөрсний дараа ичхүүр нэр хүнд уйтгар гуниг зовлонтой хувь заяаны тоглоомыг амсдгаа гэж хэлэхэд буруудахгүй. Гэхдээ ах トゥ нар минь ээ бид нар гутрах хэрэггүй юм. Санаагаар унахч хэрэггүй юм. Учир нь итгэлийн амьдрал ийм юр бусын хүлээлт үүсгэсэн айроник байдлаар дүүрнэ. Ийм байдлын үргэлжлэл байгаа нь үнэндээ гайхамшигтай нэгүсэл юм аа. Амен уу. Учир нь өнгөрсөн цагийн дуулуургүй амьдралаас мань үүссэн, дуулуургүй байдлаас мань үүссэн ичхүүртэй нэр хүндгүй эмгэнэлтэй бүтлгүй айдас түгшүүр дүрн асуудалтай нөхцөл байдлыг өөрчлөх нөхөх боломж бидэнд үргэлж ирэх учраас тэр юм. Гэхдээ энэ боломж нь боломж гэж хүрээд ирдэггүй. Энэ боломж ч бидэрт яаж ирдэг вэ? Айроник байдлаар ирдэг. Нууц далд маягаар бидний тийм ээ хүлээхгүй, найдвар тавихааргүй, тооцоолж чадхааргүй байдлаар зүгээр дуулууртай байвал л ирэхээр биднэрт ирдэг юм аа. Тийм учраас сэтгэлийн амьдралыг юу гэж хэлдэг вүлээ?
давчуу үүдээр ороод нарийн замаар алхах загал маань зам гэж хэлж байгаа. Бид үнэхээр дуулууртай байдлаар тийм ээ хохирол амссан ч өнөөдөр хэцүү байсан ч өнөөдөр доошоо орж байгаа юм шиг байсан ч амен гэж итгэлийн дуулууртай алхмыг хийвэл бид энэ айроног тоглоомонд дандаа ялагч болно гэсэн үг. Гэтэл бид өнөөдрийн тооцоогоор нэгийгээ үзэж нэхийдэлээ уралцаад өнөөдрийг алдагдлаа тооцож нүүр буруулаад сонсоогүй мэдээгүй царайлаад надаас холуур өнгөрөг гэд дуулуургүй байдлыг сонгоод байвал бид бас л энэ айроног тоглоомны үр дагавар болох гуниг зовлонтой амьдралыг авах болно. Эцэст нь хэлэхэд үнэхээр бүтлгүүтэн сүрч байгаа хэн нэгэн нь амьдрал нь яг энэ зүйлээр дуусж байгаа нэгэн нь тасралтгүй ирэх Бурхны боломжуудад дуулуургүй байдлаар хариулсан дуулуургүй байдлын үргэлжлэл болсон амьдрал юм а гэж хэлэхэд буруутгахгүй. Бас эцэстээ амьдрал нь аз жаргалтай ерөөлтөй дуусж байгаа нэгэн нь тийм ээ Бурхны өгч байгаа боломжуудад тэр айроног нөхцөл байдлуудад дандаа дуулууртай байдлаар хариулсан дуулууртай байдлын үргэлжлэл юм а гэж хэлэхэд буруутгахгүй маа. Тийм учраас бидний Бурхан бидний амьдралд ийм айроног байдлаар боломжуудыг өгдөг нь Бурханы хошигнол гэлтэй. Бурхан хинээс ч илүү хошин шогийн мэдрэмжтэй. Бурхан бидэнд боломж өгдөг. Гэтэ боломж чигээр нь өгдөггүй. Заавалчгүй золиос зориулалтыг шаарддаг. Тэрний цаана тэр боломж нуугдж идэг. Бидний Бурхан бол эдийн засагч Бурхан. Танаас надаас илүү тооцоотой. Тооцооны ухаан дээр Бурхны хинж дийлж чадахгүй. Бид нар хичнээн тооцоолон боддог, хичнээн ашиг орлогыг тооцдог байсан ч Бурхныг гүцэхгүй. Тийм учраас бид Бурхны өмнө өөрийн тооцсон бодох чадвараа ч орхиж, итгэлийн дуулууртай байдлаар амьдардаг. Эцэст нь амьдралаа аз жаргалтайгаар төгсгдөг тийм нэгэн байгаасаа гэж та бүгдийгээ ерөөж байна. Амен. Амен. Таны амьдрал аз жаргалтайгаар дуусах уу? Эсвэл таны амьдрал бүтлгүүтэл, цөхрөл, сүрлэр дуусах уу гэдэг нь дуулууртай байдал уу, дуулуургүй байдал уу гэдэг энэ айроног замын уулзвар дээр та аль зам руу чиглэсэн бэ гэдгээс бүрэн хамаарч байгаа. Яг энд л хэн нэгэн гой Боаз хоёрын ялгаа харагдаж байгаа юм аа. Амен оо. Өнөөдөр хүртэл итгэлийн амьдралаа эргээд харахад яг л тийм байсан. Дуулууртай байх уу, болох уу? Би пастор болох гээд пастрын тослогоо аав гэд намайг тэгэхэд би яг юм айроног байдалд орсон. Надад энэ талд алдар хөндийн зам байсан. Гэрэлтсэн, гэлтгансан, өмгөөлөгчийн зам, хуулийн товчоонд ажиллах, нэр хүндтэй болох, өндөр цалин авах, нийгэмд байр суурьтай, карьертай болох зам нээлттэй. Хүрээд ирээ. Ажлын барьчин бэлэн байна. Бүгд намайг яв гэсэн би ч явмаар байсан тийшээ. Гэтэл нөгөө талд харанхуй нарийн давчун, цалинжгүй, юучгүй, нулимс дүүрэн, ажлын барьч авахгүй, пастрын зам байсан. Ийшээ 6 сар бид тэгээд эцэст нь нулимс дагаар шийдсэн. За. Яршиг таныг л дагахаас. Бүгд намайг мангар хичээлэн, бүгд намайг хараана, бүгд намайг буруутгана. Тэгсэн ч мэдэхгүй таныг л дагахаас. Яг л Бурхан юу ч дуурахгүй, юу ч ярихгүй тагчиг болцсон. Магадгүй миний амьдралыг, бидрийг манай гэр бүл, бидрийг мэддэг хүмүүс магадгүй намайг хараа зарим гайхдаг баг. Яаж ингэж явж байна? Энэ бол үнэхээр Бурхны айроног тоглоомны үр дагавар юм аа. Би өөрийнхөө сайндаа, мундагтаа ингэж явсан юм биш. Харин би Бурхны өмнө чичрэн, эмээн, уйлна, хичнээн хэцүүч байсан, дуулууртай л байхсан. Бурхныг л уурлуулчихгүй юмсан. Бурхандаа тааламжтай байхсан гэж алхсны үр дагавар гэдэгт би итгэж байгаа. Амен. Тийм учраас хайртай ах トゥ нар минь ээ, хайртай хамтын твайчууд минь. Бидэнд Бурханд итгэж дуулууртай байхаас өөр зам байхгүй. Бид одоохондоо мэдэж чадахгүй, харж чадахгүй байж болно. Гэвч удахгүй бүх зүйл ил болно. Бүгд мэдэгдэнэ.
Тэр үед харамсан уйлах хүн гарч болох ч баярлан дуулах хүн, баярлан бүжиглэх хүн олон байгаасаа гэж эзний нэрээр ерөөж байна. Амен. Дуулуургүй байх шийдвэр нь өнөөдрийн гар цохирлоос аварч магадгүй юм. Дуулууртай байх шийдвэр нь өнөөдөр тэрхүү хохирлыг, тэрхүү зориулалт золиосыг нулимстайгаар хүлээн авахыг шаардж иж магадгүй юм. Гэвч үнэндээ бидний үйлчлдэг Бурхан дуулууртай нэгнийг хохироодог нэгэн биш ээ. Тэрээр дуулууртай нэгэндээ зориулна харанхуйн эрдэнэс нууц газрын баялагийг нөөцлсөн байдаг. Тэгээд тэрхүү баялгаараа төлж өгдөг нэгэн гэдэгт итгэж байна. Амен. Өнөөдөр хүртэл би тэр төлөөсөөр л амьдрч ирсэн гэж хэлэхэд хэлсдэггүй маа. Исая номны 45-ын 2-оос 3 дугаар ишлэгийг бүгдээр хамтдаа чангадаг уншия. Би чиний өмнө явж мөрөө газрыг тэгшлэн хүрэл хаалгуудыг буталж төмөр хөндлөлүүдийг цавчин хуваана. Чамайг нэрээр чинь дуудсан би эзэн Израилийн Бурхан гэдгийг чамд мэдүүлэхийн тулд би чамд харанхуйн эрдэнэс далд газруудын нууцлсан эд баялагийг өгнө. Амен. Хайртай ах トゥ нар минь ээ. Харанхуйн эрдэнэс нууц газрын баялаг гэдэг нь дан ганц мөнгө эд хөрөнгийн тухай яриаг юм аа. Мэдээж эд баялаг мөнгөний тухай ойлголт байгаа ч харанхуйн эрдэнэс ба нууц газрын баялаг гэдэг ойлголтын цаана хэн нэгэн хүн байж болно. Ямар нэгэн үйл явдал байж болно. Эсвэл ямар нэгэн зам магадгүй надад асар үн цэнтэй ерөөл болох тохиолдол байхыг үгүйсэхгүй маа. Тэр хүнтэй уулзаж тэр үйл явдалтаа учрахын тулд тэр харанхуй руу, тэр нууц газар руу явж орох дуулуур хэрэгтэй байдаг. Тэр дуулуурыг эзэн биднээс шаарддаг юм аа. Боаз яг л хин нэгний хэрэггүй гэд орхисон үүргийг хүлээж авснараа ийм дуулуурыг гаргасан юм аа. Амен. Хин нэгэн ба Боазын амьдралыг эргцүүлэн бодож байгаа. Бас Бурхны айроник зан чанарын тухай бодож байгаа энэ мөчид би танаас асуумаар байна. Таны хамгийн сүүлд Бурханд харуулсан дуулууртай байдал чинь юу байсан бэ? Яг ямар дуулууртай байдлыг та хамгийн сүүлд Бурханд харуулсан бэ? Хамгийн сүүлд би яг ингэж дуулууртай байсан юм байна гэж хэлж чадах тэр дуулуур чинь юу вэ? Цаг хугацааны цагийн зориулалтын дуулуур уу? Эд баялагын санхүүгийн зориулалт золиосын дуулуур уу? Эсвэл дэг журам сахилах бат ариуслын амьдралын дуулуур уу? Аль эсвэл харилцааны эвлэрэл төрүүлж уучлах, төрүүлж гараа сунгах дуулуур байв уу? Аль эсвэл Бурхны үгийн дуулуур уу? Аль эсвэл залбирлын дуулуур уу? Аль эсвэл Бурханд үйлчлэх үйлчлэлийн дуулуур уу? Та яг юунд дуулууртай байсан бэ? Библийн хамгийн гайхалтай баатруудын нэг болох Илч Паул Коринтын чуулганд хандаж өөрийн амьдралыг инхүү өмгөөлсөн байдаг. Бүгд хамтдаа 2 дугаар Коринт номны 6-гийн 9-р ишлэлийг харъя. Урт ишлэл байгаа ганцхан хэсгийг хамтдаа харъя. 6-гийн 9 уншия 3-ая. Эст мэдгдсэн юм шиг боловч ихэд танигдсан, үхсэд юм шиг боловч харагтун бид амьд, цээрлүүлэгдсэн юм шиг боловч алуулаагүй. Энэ нь Бурхан дуулууртай амьдрсан Библийн, тийм ээ, Христтгэлийн түүхэн дэх 100 баатруудын амьдрал юм а гэж хэлж байгаа. Дуулууртай хүн нь нэр хүндгүй, танигдаагүй юм шиг боловч ихэд танигдсан, ихэд алдартай байдаг. Бурхны алдар түүгээр илэрчээдэг. Дуулууртай хүн нь энэ ертөнцийн хүмүүсийн хувьд үхсэн нэгэн мэт байдагч үнэндээ үргэлж амьд амьдардаг. Дуулууртай нэгэн нь бүх зүйл санаа зовж байгаа, бүх зүйл нь санаа зовмоор юм шиг харагчээсэн ч эцэстээ үргэлж баяр хөөр талархалтайгаар дуусдаг. Дуулууртай нэгэн нь ядуу хоосон мэт байдаг ч үнэндээ олон хүнийг баян болгохгүйц баян нэгэн байдаг. Дуулууртай нэгэн нь юучгүй юм шиг боловч үнэндээ бүгдийг эзэмсэн хүнтэй адил бүх хүнд бүх юм болж идэг.
Ялангуяа хамгийн сүүлийн юучгүй боловч бүгдийг эзэмссэн нэгэн гэдг нь сайхан сонсогдохгүй байна уу? Тийм нэгэн болохыг хүсэхгүй байх гэж юу? Юучгүй юм шиг боловч үнэндээ юмтай. Юучгүй юм шиг боловч гарч ирдэг. Чадахгүй юм шиг боловч үнэндээ чаддаг. Тийм нэгэн байхыг хүсэхгүй байх гэж юу? Тэгвэл та дуулууртай бай. Та дуулууртай байвал цаг хугацааны дараа тэрний өрөөл гарч ирнэ. Та дуулууртайгаар харанхуй руу ор. Та дуулууртайгаар Бурхны нууцын замыг дагаад алах. Та дуулууртайгаар бүгд явахгүй байсан ч ганцаараа Есүсийн загалмаа цус татуулсан мөрийг тэр цусан ормон дээр гიშгээд адилхан алхаад үз. Тэхийн болвол бидний эзэн алдаа мадаггүй тооцоо хийж алдаа мадаггүй хариуг нь танд өгөх болно. Дуулууртай хүний хувьд Бурхан эцгийн бүх юм тэр хүнийх болсон байдаг. Дуулууртай хүн өөртөө юу ч авах шаардлагагүй. Ягаад гэвэл Бурханы бүх юм угаасаа түүнийх учраас тэр юм аа. Ганцхан дуулууртай итгэлийг л өөртөө өмчлөвл болно гэсэн үг. Та амьдралаа зүгээр хэн нэгнээр нэрчгүй, сүрчгүй хэн нэгнээр дуусгах уу? Эсвэл хүчрхэх нөлөөтэй бууз болон дуусгах уу? Энэ бол таны л шийдвэр юм. Бурхны айроник тоглоомонд ялах арга замыг бид нар харсан. Энэ арга зам бол дуулууртай байдал. Амен уу? Дуулууртай байдлаар бид Бурхны энэ өгөөтэй хошин мэт энэ одоо тийм ээ удирдамжинд эцэст нь ялдаг. Бид даалгаврыг гүйцэтгэж оноогоо нэмж бид тийм ээ итгэлээс сэтгэл зөвтөөс зөвт нэгүслээс нэгүсэл ариунаас ариун руу дэвшиж байдаг. Бид өрөөлөөс өрөөл рүү дэвшиж Бурхны алдар бидний амьдралд гийж мандан бадарч байдаг. Тийм учраас хайртай хамтын туяачууд минь ээ одоо таны шийдвэр гаргах цаг болжээ. 2025 он дуусаж 26 нь эхэлж байгаа энэ тийм ээ сар одоо энэ 12 сүүлийн сар эхэлж байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Одоо аль хэдийн 25 оны сүүлийн сар эхэлсэн байна. Энэ мөчид таны шийдвэр чухал юм аа. Ирэх жилдээ ирэх амьдралдаа би ямар байх вэ? Харанхуй байна гэд уйлаад буцаад дуулуургүй зам руугаа орох уу? Харанхуй гүн байх тусам эзэн ойрхон байгаад итгэн дуулууртай замаар алхасаар байх уу? Энэ бол зөвхөн таны шийдвэр юм аа. Амен. Амен. Өнөөдөр баптизм хүртэж байгаа 6 ах дүүс маань яг ийм шийдвэр дээрээ тууштай байгаасаа гэж итгэж байна. Та 6 маань яг ийм шийдвэр гаргасан болохоор энд сууж байгаа гэдэгт итгэж байна. Амен уу? Та 6 амен уу? Амен. Баярлалаа. Амен. За бүгд хамтдаа залбираад дараа нь баптизм хүртэх ёслолдоо орцгоё. Бүгд хамтдаа эсний өмнө сүүлийн дуулууртай байдлаа бодоод эсвэл дуулуургүй байдлаа бодоод эсний өмнө дуулууртай байх тослогоо өгөөч. Эр зориг өгөөч. Итгэлээрээ алхах эр зориг надад өгөөч гэж хамтдаа залбирцгаая. Эсний өмнө амаа нэгээд чанга дугаар залбирая. Халелуя. Их эзэн минь тандаа баярлалаа. Та биднийг удирдах. Их эзэн минь ээ, та бидэнд дуулууртай байдлын ерөөл, дуулууртай байдлын тослогоог өгөөч. Өө их эзэн минь. Бидний сул доройг уучлж өршөөгөөч. Эзэн, бид юм л бол хүний тооцоогоор ханддаг мөхс билээ аваа. Бид юм л бол сэтгэлийн хөдөлгөөнд автдаг дорой билээ эзэн минь. Өө эзэн, бид таны үгээр өдөрдуулж дуулууртай байдлын жимээр эзэнтэйгээ цуг алхдаг байхад туслаач. Биднийг тийхүү өдөрдөн дагуулан хөтөлж таны айроник тоглоомонд ялж чаддаг хамтын туяачууд болгож өгөөч эзэн минь. Тандаа баярлалаа. Тандаа талархаж байна. Их эзэн минь тандаа талархаж байна. Өнөөдөр бас Рут номоор дамжуулан бидний амьдрал заашгүй хэрэгтэй мэрэгүү ухааныг зааж өгсөнд баярлалаа. Эзэн Рут ном нь зүгээр нэг Рут ном биш юм аа. Түүний цаана үнэхээр харанхуй баялаг нууц газрын эрдэнэсүүд байгаад талархаж байна. Эзэн энэ дуулууртай байдал гэдэг энэ
арга замыг бүрэн эзэмшиж чадхад биднийг удирдаач. Тэр хэн нэгэн шиг аваа хүний тооцоогоор шийдвэр гаргах биш. Харин Буаз шиг итгэлийн шийдвэрийг гаргаж эзэн чавэл мөн чанар дотор амьдрч чадхад биднийг удирдан дагуулна хамтаагаач. Хамтын туяа цуглааны 11 цагийн мөргөл өргөсөн өнөөдөр баптизм хүртэх хүн бүрийн дээр яг л ийм ерөөл, ийм нэгүсэл байгаасаа гэж Есүсийн нэрээр ерөөн гуйн залбирч байна. Амен. Амен. Эзэн далдрыг өргөё. За